Тэгэхээр болонгоос 22 оны хавар гарсан 3 дахь үеийн iPhone SE default iOS нь 15.0 биш 15.3-аар ихснээр iPhone 13-ын загваруудын хажууд цус шингийн хувилбар билээ. A15 Bionic 5 нанометрийн технологийн чиптэй бааж буй хямдхан загвар учраас шинжлэх зүйлс нэмэгдээгүй. Харин хуучин iPhone-ы бие дотор өмнөх хуучин технологиуд ашигладаг онцлогтой билээ. Үйлдлийн систем хэвд одоо iOS 16.0 дээр байгаа. Улаан болонгоос түүний өрсөлдөгчөөр 2022 оны намар танилцуулагдсан гараад удаагаа байгаа iPhone 14 Pro A16 Bionic 4 нанометрийн технологийн чиптэй Dynamic Island Always On Display үндсэн камер 48 мегапиксел болж өөрчлөлтүүдийг авчирсан. Default OS нь iOS 16.0-оос эхэлсэн. Үйлдлийн системийн хувьд одоо iOS 16.2 дээр байгаа билээ. 2022 оны шинэ загвар iPhone 14 Pro-гийн эсрэг мөн адил 2022 оны 3 дахь үеийн iPhone SE хэн хурдан асах вэ? Айл утас нь унтраастай байгаа бөгөөд хоёулаа нэг уртсах чинь цуг залгаастай байгаа учраас тог яг зэрэг очно гэсэн үг юм а. Би жижигч бэлчээр томтой гэдэг үгийг бодогдуулсан зүйл боллоо. 3 дахь үеийн iPhone SE маань iPhone 14 Pro үнэхээр ичгүүртэй байдалд оруулж 6 секундын өмнө наслаа. Pro нэршилтэй iPhone гэдэг үнэхээр Pro юм уу үгүй юм уу гэдэг эргэлзээг бий болголоо.